За сайн байцгаана уу эрхэм хүсэгчдээ та бүгд Eyes Global-ийн нээлттэй ирэлцэлгээ нэвтрүүлгэж байгаа. Студид хөтлөгч Батлаа Багдаев ажиллаж байна. Өнөөдөр зоочин маань Бямбагийн Амбаатар Монгол судлаач аялагч сайн байна уу Миндүү? За хаагур явж ирсэн бэ Миндүү? Сүүлийн нэг сар бол сөрөн байна. Тий. Энэ 100 их явлаа. Москва орлоо. Тэгээд Турк, Гүрж, Армян, тэгээ Хойд Кавказын бас бүх республикуудаар явлаа. Тэгээд аялгаа ихэхдээ буряд улсаас эхэлсэн байна тий? Тий, эрхүү мужид бас хоёр удаа бас очлоо. Энэ юм миний уншихад нь шүүгч юм эрхүү мужийн олон улсын эрдийн наадмын шүүгшин болсон байгаа тий? Тий, харин тэр нэг за тэр юм гэж наадам гэж юм манай үзэгчтэй ярьж өгөөч. Тий, Yordinsky Agree гэдэг Yordinsky Agree тий. Одоо Yorдын наадам гэдэг бородууд маань зохион байгуулдаг. Сүүлийн 16 жил зохион байгуулагдаж байгаа юм байна. За. Тэгээ 2 жил тутам нэг удаа зохион байгуулагдаад тэгээд энэ жил яг нэг 2 дахь жилийн давтамжийн зохион байгуулагдах жил нь. Тэр нь юм спортинг уу, соёлын уу юм ер нь соёлын одоо наадам. За. Тэгээд одоо Сибирь хавийн одоо ард түмнүүдийн бараг тэр чи 911 үндэстэн байсан уу? 9 үндэстэн байсан ингээд цуглаад тэгээд ийм тэр Yordig эшийн тэр нэ мөргөлийн хайрхан болно штэ тий? Тий. Ер нь бол дээр үедээ бол ингээд одоо гийн ойлголтоор бол ийм Монгол жигсааны цэргийн бааз байсан газар. За тэгээд ингээд баруун тишээ аяндаа хийхдээ тэр Yorд уулын бэлд очоод тэгээд ийм дахлаг хийгээд мөргөлөө өгдөөгээ тойроод тэр юм хайрхнаа явахдаг байгаа тий. Нөгөө цэргүүд нь бүгдээрээ одоо дайны бэлтгэлээ хангаад тэгээд ингээ баруун тишээ явдаг байсан. Тийм газар билээ. Тэгээд одоо үед ихэд тэр юм тэр хайрхнаа тойроод явахралдаг, хатардаг, бүжиглдэг тий. Тийм бас тийм. Ингээд бүхэл уулыг хүмүүс ингээд гараа бариад явахар бүжиглдэг штэ. Явахар хатардаг тий. Тэгээд овон хүмүүс суулдаг юм уу тэр энд? Тий, одоо их хүмүүс цугладаг болцсон юм байна. Тий, ингээд багтмал зохион байгуулагдаад ингээд бахаар тийм Монголоос бас цөөн дотоод ч гэсэн хүмүүс очсон. Тэгээд Оросын ер нь Сибирь хавийн ард түмнүүд ер нь бүгд баг оролцсон. Бурядаас гадна тий? Тий, Алтай, нөгөө Чуваш гэл ингээл ард түмнүүд бас ирж оролцож байна. За чи юу шүүгчээр ямар тэмцээнд орсон байгаа? Тэр юу одоо монголоор бол нөгөө миссийн тэмцээн юм да. Тий, нөгөө красавец гэдэг шүү дээ. Тийм тэмцээ тий. Гээ сувэр охидууд байна уу? Царайлаг охидуудтай байна уу? Царайлаг. Тэгээ одоо шүүгчээ хийцэмж одоо тэгж хэлээ да. Одоо шүүгч байх үед бол хамаагүй тэгж ярьж болдгоо билээ. За. Тэгээд 5 шүүгч байсан. Нэг нь Монголоос, нэг нь Буряд республикаас, Буряд бүгдээр нь тулсаас ингээ 3 нь яг эрхүү мужаасан. Нэг нь сахаагаас байсан юм шүү тийм гоо. Тэгээ 2 нь эрхүү мужаас байсан. Ер нь яг одоо Оросын холбооны улс ч одоо өөрөө дотроо их сони ертөнц шүү дээ. Ер нь Оросч те. Ингээ яг нэг үндэстэн гэхээр ингээд байхгүй тэр чинь одоо баг миний сонсч ирсэнээр бол баг 200-аад ийм том жижиг үндэстэн байдаг гэж те. Тэгээд ийм тэгээ яг одоо Орос үндэстэн гэдээ ярихаар одоо бас тэр ойлголт их сони ойлголттэй. Одоо Оросоор бол ингээ Россиан гэж ярьдаг. Орос их оронтой хүн гэж ярьдаг те. Ийм ойлголт тийм. Тэгээд яг Орос дотор байгаа. Тэгээд яг Сибирь хаваар байгаа тэр ард түмнүүдийн цугларддаг болцсон тийм л наадам юм билээ. Тийм. Өмнө нь бол мэдээж нөгөө дан бородуудын баруун бородуудын хувь дараа нь ингээд баруун зүүн бородуудын хувьд тавьдаг очоод ингээд өргөжөөд. Тэгээ энэ жил бол бүр Евразийн ард түмнүүдийн наадам гэдэг нэрийн доор явж байлаа. За тэгээд жил бүр болдог юм уу? 2 жил нэг удаа. Сүүлийн 16 жил зохион байгуулагдаж байна. Чи яаж тэнд шүүгшин болсон юм? Би оролцох гэж сонирхох гэж очисон. Тэгээд нөгөө Монголоос очисон багаас маань ингээд 2 хүнийг бас шүүгч хийгээч гэд. Тэгээд би тэр бахардаа тийм. Бахардаа шүү. Тий. Манай багаас очив тийм. За тэгээд эрхүү мозоор яваад саадна хаагуур явсан.
Тэгээ буцагтаа ирэх хүмүүжээр орж ирсэн. Тэгээд наадмын одоо монголоор бол наадмын дараа 11 сарын 18-нд бас нөгөө осоод одоо бас баруун бүрээд те бас нөгөө гисрийн наадам гэж болдог. Бас тэр наадамд бас очиж оролцож. Тэрний хаан болсон юм бэ? Тэр нь болохоор осоод. За. Бас эрхүүгээс одоо баруун урагшаа гэсэн үг шүү дээ. Ангарска гэсэн. Мөрөддөд хоёр байдаг шүү дээ. Тий үс шаардлагатай. Тий. Одоо монголчуудын хувьд бол нууц товчоо, жангарын туйл, гисрийн туйл гэдэг ингээд байдаг те. Тэгээд гисэр бол боройдод бол илүү одоо боройдууд маань бол илүү их одоо шүтэж биширдэг шүү дээ. Тийм тэгээд тэргүүрээ бас юм гисрийн наадам гэж бас болдог юм байна. Тийм тэгээд гисрийн наадам миний одоо хөндлөнгийн одоо оролцогчийн үзэгчийн зүгээс харахад бол их сонирн байсан. Яг л одоо нэг 93 наадамд ингэж болдог байсан байх таа гэж бодогдохоор байсан. Яагаад тэгэхээр нэг хүн оролцогч болгон 3 тэмцээнд гуруулаа орж байгаа. Тий, өөрөөр хэлбэл бөхөөж барилдаад нөгөө бөхөө барилдсан хүмүүс сураа харваад тэгээд бас морио өөрөө унж. Тэгээ Монголд нэг юм биш юм уу? Тэгээ Монголд бол одоогоор ийм яг зүйл бол байхгүй. Манайхан ч одоо дагнцсан байгаа шүү дээ. Амяар. Тий. Морийн бол хүүхдүүд унж байна. Тийм шүү дээ. Бүх нь бол бөхөө барилдаж байна. Тэгэхээр том биетэй байгаа би бүрээд данд тий. Тий. Сур хараач нар нь дангаараа байж байна. Тий. Зөвхөн сур хараадаг гэж. Тэнд нь 93 гэдэг нэг хүн 3 тэмцээнд гурууланд нь орж байгаа. Тий. Их сонирхолтой байна. За. Тэгээд нь юм. Чи мэдээж аялагч хүмүүс байна шүү дээ, тий? Тэгээд чинийг юм Facebook-ийн хуудасанд орсон байна. Би профил үзсэн байна. Тэгээд тэнд ийж бишээ байна. Шинэ Монгол гамбаа гэнэ. Юунд шинэ Монгол болчихоо юм бэ? Яг хаа энэ зүгээр миний хувьд одоо алсын араа гэх үү ийм зүйл байна. За. Тий. Одоо ингээд Монгол ингээд шин дутамдаа бас өөрчлөгдөж штэ. За. Тий. За бидний хувьд бол илүү одоо консерватив үзэлтэй хүн, уламжлалыг сахидаг хүн. Тэгтээ уламжлал гэдэг бол ингээл те одоо 2000 жилийн өмнөх уламжлалаа барина гэл ингээл одоо бид нар те зөвхөн тэр үеийн юм хэрэглээл тэр үеийн л хувцас өмсөд байж бас болохгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр орчин үеийн бас соёлтойгоо дэлхийн ертөнцийн юмтай бас нэг тодорхой хэмжээнд нэг ийм соёлын солилцоо интеграцд байх хэрэгтэй те. Тэгсээр өөрсдийн одоо монголчууд өөрсдийн тэр үндэсний ижилсэл тэр identity гэдэг зүйлээ бас авч үлдэх хэрэгтэй те. Тэгэхээр энэ бол уламжлал шинжлэл хоёр нийлээ дахиад уламжлал болт юм аа гэдэг ийм санаа. Тийм учраас одоо илүү одоо энэ бол дахиж шинэ Монгол болж байгаамаа гэдэг санаагаар би одоо би хад байна чи консерватив гэнэ чи. Уншихад мне би социал-демократ гэж бишээ тавьсан шүү дээ. Чиний профиль дээр. Үгүй ээ. Социал-демократ биш ээ. Үгүй юм уу? За чи нийт хэдий юм улсуудаар явсан хүн байна уу? Улсаа бол тоолж байгаа юм байна. Нэг 10 гаруй улс байгаа. Миний хувьд бол би улсуудаар аялж нэг явдна гэхээсээ судалгааны ажиллаар их явдаг тийм. Тийм үү? Тийм болохоор илүү Орос руу, Хятад руу их явдаг байсан да. Хэд руу хайсаа явд юм? Хятад руу яг монголчууд хаана амьдарч байна? Монгол үндэстэн хаана амьдарч байна? Тэгэл тэр газар л их очиндаа өвөр Монгол байна. Одоо Чинхай буюу Хөхнуур байна. Тэ одоо Амдоо төвдүүд болон Хөхнуурын монголчууд байдаг, хошууд монголчууд. Тэр байна. Тэгээд Шинжаан байна. Шинжаан уурч бас 4-5 газар монголчууд амьдарч байгаа. Тий. Гансуу мужи байна. Бас Донсяа монголчууд байдаг байна. Цагаан монголчууд гэдэг байна. Тэгээ яг хуу Монгол хөвтэй хүмүүсүүд юм уу? Монгол хилээ алдсан байна уу? Тий. Яг орчин цагийн ойлголтоор хилээ алдна алдахгүй гэдэг ойлголт их сайн ойлголт л та. Одоо нэг нийгмийн одоо хэрэглээнд бол орчин цагт бол яг тэр чинь өөрсдийн хэлээрээ тэр болгоо ярихгүй шүү дээ. За. Тий. Одоо чинь нэмлэгт үзүүлэг гэвэл яг өөрсдөө хэлээр ярихаар эмчнээ ойлгохгүй те. Тэгэхээр хятад хэлээр ярих болно ингээд бол. Гэхдээ яг зүгээр би бол одоо өөрөө их бичиг судлалын одоо текстологи гэдэг те. Тэр судлалын хүн хэл судлалын талын хүн гэсэн бичиг судлалын. Тийм. Тэгээд яг нутгийн аялгауг одоо тэр улсууд өөрсдөө хэлийг хадгалж үгүй юу гэдгийг нь орчин цагийн одоо ийм үгнүүд асуугаад бол тэр илэрхгүй.
уугуул үгүүдийг асуух хэрэгтэй. Одоо судлах хэрэгтэй. Өөрөөр хэл одоо хүний эд эрхтэн ахуйтай холбоотой те зүйлийг асуух хэрэгтэй. Ингээл хамар нүдчих одоо юу гэж хэлж байна те. Тэгэл адилхан л бүгэл газар өрн одоо нүд дам хамар чихэл гэж байгаа байхгүй юу. Тэгээ чих нь одоо жоохон гүйлгчийн аваа зөрүү байхаас биш те. Тооны адил байгаа. Тэгээ газар усны нэрийг бас асуух хэрэгтэй. Тэгээ газар усны нэрүүдийг бол айгүй их тэгж тухайн олон жил амьдэрсэн үндэстэн ястан усаатан бол этник групп бол өөрийнхөө хэлээр нэрсээд ингээд 100 жил 1000 жил болцсон те ийм байждаг учраас. Чи Афганистан болохоор яваагүй юм. Афганаар одоогоор хараахан яваагүй. Яваагүй. Тэнд хазар гэж монголчууд байдаг шүү дээ. Тий, хазараачууд. Би ямар хүмүүс байгаа юм. Зөвхөн Афган биш ээ. Чи Пакистаны хойд хэсэг, Ираны зүүн хэсэгт бас хазараачууд амьдарч байгаа. За. Тий. Тий. Тэд хүмүүс ганц шусаараа монголчууд юм уу? Соёл юугаар өөрөө монголчууд биш үү? Монгол гаралтай юу гэвэл ялтчгүй Монгол гаралтай. Одоо чинь Монгол цэргүүдийн л удам гусаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Яг бүгд гэвэл мэдээж асуудал байгаа. Тий. Тэгвэл яг одоо яг өөрийнхөө хазараачууд гэж байгаагийн үед бас л нэг хилэн хадгалж гэнэ үү гэдэг тийм биш. Соёлын үед бол эн чинь мэдээж ингээд хэдэн зуун жил болоод өөр одоо исламын шин шүтлэг хүлээж аваад тий. Ингээд тэр нь өөрсдийнх нь ахуйд ингээд шингээд амьдралын хвшлэлтэн шингээд ингээд харахад бол өөр гэхээр гэхдээ ингээд яг хэлний хувьд бол бас л адилхан нөгөө сайн миний хэлдэг шиг олон монгол үгнүүд энэ төр жишээ нь байж ах жишээ нэ те бас нөгөө эд эрхтэн ахуйтай холбоотой гэж тэгэхээр одоо шагаа гэхийг шигаа гэж тэгж ах жишээ нэ гих мэтчлэнгийн гэдэг За тэгээд миний шиний профиль үзээд авахад чи Кавказаар ихэр явсан байна. Тийм Кавказар за Кавказар нь Монгол түүхөөс үлсэн юм байна уу? Кавказ то тэг Кавказ их сонирхолтой бүс нутаг. За тий яа тэгэхээр өмнөд Оросын одоо дахиад урагшаа хэсэг. Тий. Тэгээд яг хойд Кавказ, урд Кавказ гэдээ байгаа шүү дээ. За. Тэгээ урд өмнөд Кавказд болохоор одоо Гүрж, Армян, Азербайжан ингээд тусаад тогтсон улсууд болсон зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гараад. Хойд Кавказууд бол ингээд одоо яг Оросын холбооны улсын одоо 80 хэдэн бүрэлдэхүүнд байгаа статус дотор байгаа одоо бүгд найрамд улсууд байгаа шүү дээ. За. Тэгээд бас л олон үндэстний тим юм бүс нутаг. Тэрүүгээр их сонирхолтой гэдэг. Ерөнхий Кавказын гэдэг зүйл байхаас гадна яг одоо зөвхөн Чеченчүүдийн, зөвхөн Ингушетүүдийн те зөвхөн Карачи, Черкизийн гэх юм ингээд Чеченүүдийн дунд олон тэр овгуушин бурятай арлахан байна шүү дээ. Асалханов гээд Басай гэдэг чинь яг бурят юунууд овгуучтэй. Тэгэхээр Монгол нэр юмнууд байна уу? Тий, ер нь яг нөгөө түрк хэлээр одоо хэлний юугаар бол Алтай хэл дотроо түрк хэл, монгол хэл одоо манж түнгүс хэл гэдэг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө түрк хэлний үлэгт байдаг тийм үндэстнүүд байгаа. За. Тийм. Тэгээд тийм учраас нөгөө түрк хэл, монгол хэл хоёрч одоо өгзөө үед баг одоо судлаачдад үзэж байгаагаар бол баг 50-75% давхцдаг гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр маш их тийм үгнүүд ер нь байдаг. За. Мэдээж нөгөө монголчуудад яахаа хүмүүсүүд монголчуудаа яаж хандна вэ? Тий. Яг эхлээд бол их одоо 12-3 жилийн өмнө очиж байхад бол жоохон сонирн байсан. Тий. Одоо юу гэх юм. Жоохон айдсан гэх юм уу те. Одоо даван тулаад очиж байгаа шүү дээ тэр чинь те. Жижигчэнд бол тий. Дагестан энтерт бол ингээ яг ингээд нөгөө авчгаа мэдээлэлээр бол тийч одоо дайн дажин одоо террор гэл одоо тий тэр чи айгүй одоо бас хэцүү цаг үе байсан шүү дээ. Одоо 1990-ад оны үе үед бол тий 2 удаа дайн болцсон. Миний очих үед бол энэ чинь дайн зогсцсон, дууссан, 50 цаг ирцэн юм байсан тий. Тийм тэгээд тэгээ очиод Кавказынхантай харьцахад бол ер нь Монгол гээд тэгэхээр маш нааштай хүлээж авчихсан тий. За. Тэгэхээр намайг нөгөө Каспийн дэгсэн хэрэг дээр үзсэн хэдэн Дагестан өвнөр. Ой, нагайцуу гэдэг ч байна. Тэгээ Дагестан нагайцууд гэдэг нэг бас Аз царайтай үндэстэн байгаа шүү дээ. Тийм цөөн тоотоод ихтэй тий. Тэгээд гүй би Монгол байна гэдэг гисэн чи өө тийм үү гэд. Тэгээ бид нар чинь бас хагас Монгол штэ гэд. Ингээл
За. Дагестан өнөртэй бахан яриа өрлөөсөн. Аа. Даргинцуд, аварууд байсан тийм үг өнөр. За тэрээр ямар юм судалж яваа вэ? Энд. Яг судлалын үед бол би монголчууд хаана байж байгаа тэр газарт их очиж исэн. Тий. Институтийн үед бол 12 онд бид халимаг гэл Алтай ил судлалын төвд нэг жил одоо профессорынхаа доор нэг стажер дадлагч судлаачаар очив. За. Тий. Тэгээд манай профессор болохоор яг одоо нэрт Алтай судлаач юм хүн байгаа. Тэгээ та мэдэх бах та Россиадын Валентин Иванович гэдэг. Тэгээ бүрээдэд 30 гаруй жил болсон. Тэгээ дараа нь мөдэж штий. Тий. Дүүжин хэл мэдэх бүгдэн Монгол төрх хөлнөшийн хуу мэднэ штий. Алтай ил дотроо ингээ Монгол төрөг хэлнүүдийг тийм халимаг эмгтэй. Тий. Халимаг их нэртэй. Тий. Тийм. Тэгээд тэр багшаагаа доор бас одоо баг саххан судалгаа ингээ хийж байгаад тэгээд багшийн минь би бас тухайн үед жоохон таарахын байж таарсан. За. Тийм. Тэгээд яг нөгөө чин судалгааны виз авцснаа бас ашиглаад далимдуулаад ингээд ойр орчмын бүхэл газруудаар ер нь явахыг хичээсэн дээ. Тийм. Өмнөд Орос болон ингээд Хойд Кавказын хоёр. Юун халимгууд тэгээд өөрийгөө монголчууд гэж нэрлэдэг юм уу? Или өөр ястам гэдэг юм. За наадах чи одоо би өөрийнхөө ажигласан дүгнэлтээ л хэлье. За. Тэг хүн бол янз янзаар хэлэх баг тий. За. Тэгээ тухайн одоо тэр газар амьдарч байгаа халимгууд ч гэсэн өөрсдөө бас хүн янз янзаар хэлнэ шүү дээ. Би одоо Монгол мөнгөн бишгэн тий. За эсвэл би ойрд Монгол, баруун Монгол гин ингээд тий. Ер нь юм нэг үндсэн нэг юм гурван хандлага байна гэж би зүгээр дүгнсэн, харсан. Тэгээ юу гэхээр нэгдэх нь болохоор за ингээд үжээ бид нэр одоо 430-40 жилдээ ингээд 6000 км-ийн зайтай ингээд байгаад за бид нар бол ингээд Уралын баруун хэсэгт амьдраад одоо ингээд Орос хэл соёл юмд ч гэсэн бас тодорхой ингээд аваад те одоо бид нар бол ингээд өөр үндэстэн болцсон гэдэг ийм нэг хандлага байна. За. Нэгдүгээр. Хоёр дахь нь болохоор ч одоо Монгол бол баруун монголчууд бол ингээд одоо манж чингүрний эсрэг бол хамгийн сүүлд одоо тэмцсээр байгаад хамгийн сүүлд тосоор тогтнол алдсан. Одоо тийм үндэстэн бүлэг монголчууд шүү дээ тий. Тэгэхээр тэд нар байна нөгөө зүүн гарын хаант улс байгуулагдчих бас байсан. Яалтчгүй л үнэ. Тэр зүүн гарын хаант улс гэдэг чи одоо ингээл Киргиз, Казах масахуудаас ингээл татвар аваад одоо тэр хэсэгт Төв Азид ч бас байлаа шүү дээ. Тэгэхээр тэрийгээр одоо болоод өөрсдөө одоо зүүн гар одоо бид нар бол ойрд монголчуудаа, баруун монголчуудаа монголоо гэж үздэг юм хэсэг байна. За гурав дахь нь бол бид нар бол угаасаа л монгол штэ гэдэг ийм үзлээ тий. За халимгуудын Чингис хааны удам угсаа тий. Халимгуудын онцгой юм гэж би шанд бас нууц юм хэлж өгнө. Хүнээ насаа барахад халимгууд чи ийшгэлдэг штэ. Монголоо яваа, энэ хүмүүс Монголоо яваа гэдэг штэ тий. За тэгээд юм Москвагаар явхад ч нэгээд Монгол нэртэй газрууд байна уу? Яг Москвагийн түүх мэдхүү. Москвагаар Армадаас эхлээд армад гэж юм бэ? Тий, аравттай. Оо тийм штэ тий тэрнээс эхлээд. Он байх штэ тий. Тийм Монгол төрөг гаралтай өгнөд их байна да. Тий. За тэгээд монголчуудаа яаж хандна вэ Оросд нэ? Оросууд уу? Гоо одоо янз янз л ханд штэ. Тий. Тэгээ яг мэдээж нөгөө зөвлөлтийн үед бол бас арай ойр байсан ч юм уу зүйл байгаа бох тий. Тэгээ зөвлөлтөд одоо холбоот улс задраад сүүлийн 30 хэдэн жилд бол мэдээж Оросууд бас ингээд Монголын талаарх ойлголт мэдээлэл бас багтай тийм хүмүүс бас байна. Тий. За эсвэл одоо яг тодорхой хүмүүс бол жишээ нь Монголд амьдарч ийсэн, цэргийн хаал пааж ийсэн энэ хүмүүс бас одоо ч амьд байгаа шүү дээ. Одоо нэг 50 60-аад насны улсууд бол тий. Тэр ч одоо 10 гаруй жил Монголд зөвлөлтийн 100 мянган зэрэг бүрэлдэхүүнтэй тэгээ 2 жилээр хаал паадаг ийм армийн бүрэлдэхүүн байсан. Тэгэл энэ болгон чинь тухайд одоо Оросд бол явж хахад Монгол цэргийн хаал паасан штэ гэдэг болстой. Айгүй
маш их таарна. Тийм үү? Тийм. Тэгээ сая Уганда явж байгаад хүртэл яг нөгөө Вагоны хана чи ямар хэлээр ярьдаг байгаа юм? Хүмүүс байж байгаа. Оросоор ярьдаг байгаа юм. Тийм. За орос хэл хаанаас үссэн бэ? Оросл багсаг тийм багсаг тийм яг сургуульд үссэн юм. Тэгээ Монгол сургууль төгссөн учраас яг орслыг гадаад хэл гэдэг үднээс нь судалж ирсэн. Тэгээ дараа нь ингээд судалгааныхаа хүрээнд бас тодорхой хэмжээнд бас өөрийнхөө хэмжээнд бас багсаг сурсан. Тэгээ сурчил байна да. За хятад байх уу? Хятадд бас судалж ирсэн тийм. Тэгээ яг нөгөө хятад руу явах болохоор бас мэдээж ингээд хоол цагаа авахаас тасалбар билет авахаас ахгуулаад бас чинь бага хэмжээнд бас хэлний мэдлэг хэрэгтэй учраас ингээ бас үзэж өнгөрсөн доо. За дэлхийд даяар тарсан монголчуудын гол чухал нэгдсэн юм бэ? Монголчуудын хувьд ер нь дэлхийд даяар тарсан монголчуудын хувьд гол чухал зүйл гэвэл тэгээд нэг номерт хаач явсан бол тэгээд Чингис хаан штэ. Төө тийм байна тий. Чингис хаан яалтч юм чинь Чингис хаан гэдэг ч одоо тархаа бутархаа байсан тэ Түрэг Монгол ухсаатнуудыг ингээд нэгтгээд тэ нэг улс байгуулсан нэг шинээр баг юм шинэ үндэстэн бий болсон шүү дээ. Тэ Монгол үндэстэн гэж тэ. Одоо бол бидний дунд энэ 8 байна. Энэ Түрэг гаралтай, энэ Монгол гаралтай яг одоо хамаг Монголоос гаралтай гэхийн тэмдэг ер нь жоохон холтчиход шүү дээ. Тийм. Тэгээд мэдээж одоо Монгол цэргүүдийн удам өгсаа гэдэг одоо тий. Одоо ээжүүд нь бол одоо араб мараб ч юм уу ингээл перс мерс ч юм уу хүмүүс дээр зөндөө байж байгаа шүү дээ. Түрк ч юм уу тий. Тэгээд Монгол цэргүүдийн удам өгсөө ялцчвал өгсаад тэгээд энэ төр Монгол улс Монгол төр гэдгийг байгуулсан шинээр энэ Монгол үндэстэн гэдгийг баг бий болгосон энэ ачт гавьяатай хүн болохоор хаач байсан бол нэг номерт бол Чингис хаан гэж ярина. За. Чиний мөргөрөл энэ Монголын судалж болно тий? Монгол судалж. Тий, Монгол судлаач дотроо. За тэр ямар сэдв үздэг юм бэ? Ер нь Монгол судал дотроо би яг ер нь бол их бичиг судлал, текстологи. За. Тэр талаараа илүү үзсэн. Тий. Одоо тийм мэрэгчлээ гэх юм. Хуучин монголоор уншина. Хуучин монгол бичиг бол тий 1990-91 онд ч бид нар бүгдээрээ нэгдүгээр ангид 1 2 3 дахь ангид бүгдээрээ дандаа монголч үзчихсэн шүү дээ. Кирилл бичиг биш. Тий. Тэр нэг 4 5 жил ер нь бүх ангиуд нэгдүгээр ангиасан монголч үзсэн. Би бол тэрний төлөөлөл. Тийм үү. Тий. Кирилл бичиг уншиж сурхасаа ч юм уу одоо монголч. Ээж авны хүүхдээ ойлгох юм шүү дээ. Хүүхдийн гэртээ бичгээ бишээд хууч монголоор явна шүү дээ гэдэг нь ээж авныг уншихаар ахгүй байх. Тэгээд ойлгохгүй юм шиг биш юм. За яг одоо нэг тиймэрхүү байдал ажиглагдчихж болохаа. Бид нарыг баг байх үед бол ер нь Монгол одоо нийгмийн шилжилт болоо те одоо социалист системээс арчилсан юунд системд ороод ингээд бол монголчуудын донд ер нь нийтээрээ ер нь монгол бичиг сурах юм хөдөлгөөн бол асар хүчтэй хөдөлж ирсэн. Тийм. Тэр үрээнд манай аав ээж ч гэсэн одоо ингээл монгол бичиг сурах гал бүгдээрээ хичээгээл одоо тийм л цаг үе байлаа л та. Манай Орост олон хүмүүс тэр хамаатын тасраад хэд рүү явсан шүү дээ. Тэгээд хэвийн игээд тасрахыг нэг талдан бурят нөгөө юуны хамаатны нөгөө талдас шинхэн бурят гэд байх тэгээд бичиг нэгний кириллээр бичих нөгөөдний хуучин монголоор бичгээд ойлгохгүй байгаа шүү дээ. Тийм асуудал гардаг байгаа. Орчин үйлдвэрнээ тийм асуудалгүй болсон. Транслейт хувь болсон шүү дээ. Тэгээд чиний бодлын бүгд монголчуудын дэлхийд яд тарсан монголчуудын ирээдүй ямар байх вэ? За ирээдүйг бол би их гэгээ сайхан нарлагыг нь харддаг шүү дээ. За. Тий. Яагаад тэгэхээр нэгт одоо ингээд одоо гаргаад харуул бол иргэншил бол өөр байж болно. За. Тий. Одоо тэр өөр арга байхгүй. Одоо бид нэр одоо тийм улс төрийн одоо эсвэл өөр улсыг одоо салан тусгаарлах гэдэг талаас нь одоо хандвал бас одоо ингээд найрсаг хөрш гэдэг талаасаа бас дипломат харилцаагаараа бас болохгүй бах тий. Гэхдээ энэ хэл соёл гэдэг зүйлд чинь одоо улсын хэл гэдэг зүйл бол одоо хэл соёлд бол тийм хэл хязгаар гэж байхгүй. Тийм соёлын хувьд. Тий.
Тийм учраас бид нар бол илүү одоо хэлээрээ соёлоороо ингээд бие нэгээ дэмжээ те хамт ингээд гээд чинь энэ бол түүхийн хувьд ямар ч аль ч талаасаа одоо үүсэх аргагүй шүү дээ. Бүрээдүүд өр монголчууд гэдэг юм уу ингээд Монголд байгаа монголчууд тодорхой ингээд ярил хэлний хувьд те 80-90% ойлголцоо ол явчин энэ чинь бас бид нар нэг хэлтэй байна л гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Одоо та хоёр та бүрээд айлгаар жоохон халагдсан байх шиг байна. Жоохон халагдсан бүрээд айлгаар ярьж байна. За би бол халах айлгаар ярьж байна те. Тэг ингээд бид хоёр одоо ингээд яриа сууж байгаа шүү дээ. Тэ. Тэгээ элбэгдэр нэг үедээ тэр ерөнхийдөө шавхаа үедээ тэр бүгд монголууд энэ дүрхээс энэ монголоо ярьж нүгдий гэж хэлсэн шүү дээ тийм. Тэр тухай юм гэж бодож байна. Богдонд Монгол улс байгуулагдсан 100 жилийн ойгоор Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж одоо тийм уриалга хэлсэн яалтч байна ч юм уу. Чинь их хурлын танхим дээрээс ингээд олоолаа олцгоё одоо монголчууд тий хамаг монголчуудаа ирээрээ гэсэн шүү дээ. Тий. Яг миний хувьд бол зөвхөн судлаачийн хувьд болоод одоо энэ монголчуудынхаа энэ зүйлийг судалдаг хүний хувьд харахад бол нэг жоохон учир дутагдал бас байсан гэж харддаг. За. Тэгээ учир дутагдал гэдэг нь болохоор бэлтгэл тал дээр жоохон дутуу байв да гэж харддаг. Тэгээ одоо ингээд 13 4 жилийн дараа ингээд харж байхад тий. Тухайд бол би яг халимагт очиж таарсан. Тэгээ алимгууд ингээд Монгол Улсын ерөнхийлөгч өртсөн гэсэн шүү дээ тий. Бид нэгээ очивол болох юм уу гээл тий. Тэгээ боройдууд бас нөгөө таньдаг боройдууд маань холбогдоол тий. Монголд очиж суурсч ил да. Давхар иргэншилтэй болчих ил да ч гэдэг юм уу тий. Тэтгэмж өгөх юм биш үү ч гэдэг юм уу тий. Тэгээ өвөр монголчууд бас адилхан ингээд 50 хүн 60 хүн ингээд иргэншилд одоо Монголд удаан амьдарсан хүмүүс 10 20 жил амьдарсан улсууд ингээд бөөнөрөө нэгдэж чад иргэншил хүсээд ч юм уу хэвлэлийн урал хийгээл тий. Ийм цаг үе байсан. 12 онд бол 12 13 онд. Тэгтээ Монголын одоо төрийн байгууллагуудын зүгээс жоохон энэ дээр бэлтгэлгүй байсан юм удаа л гэж боддог доо. Тэгтээ энэ бол байх ёстой зүйл үгүй байх ёстой зүйл. Зөв санаачлага үгүй зөв санаачлага. Тэр бол одоо энэ зүйлс чинь аль ч улсад юу н байгаа шүү дээ. Орос улбаны улс ч гэсэн одоо зөвлөлт улс задраад Орос улбаны улс байгуулагдсны дараа бол ингээд нөгөө иргэншүүлэх хөтөлбөр ч одоо хүртэл явж байгаа шүү дээ тийм. Ингээд өргөдлөө өгөхөөр тэр энэ 3-аас 6 сарын дотор аваад тэгээд иргэншил өгдөг хүмүүс л видна жилстэй нөгөө байнга оршин суух хэрэг өгдөг тийм. Ийм үйл байж байгаа. Хятад бас Угнарт хятад ард улсад бас тийм хөтөлбөр байна. Казахстан тийм үндэсний хөтөлбөр байна. Израиль тийм үндэсний хөтөлбөр байна. Тэгэхээр энэ бол Монгол бас байх ёстой зүйл гэж боддог. Тийм. Байж болохгүй зүйл бол биш байхгүй. Миний бодлоор бүгдээ дүгээр тарсан монголчуудаа суулгахын тулд ямар бүлтгэх хийх хэрэг байна гэхэд ашиг байдлаа Монголынго сайруулах. Тэгэр монголчууд өөртөө Улаанбаатар дээрээ сугларнаа. Би хийж сандаг штеп. Тийм ээ мэдээж чинь хүн хаана очиж амьдрах нь гэвэл мэдээж яс тусаа мэдээж бодно. Тэрнээс гадна нөгөө бас нэг хүчин зүйл чинь том хүчин зүйл гэх юм бол одоо нөгөө эдийн засаг санхүүгийн хүчин зүйл нь шүү дээ. Тий. Мэдээж одоо Монгол улс тийм эдийн засгийн хувьд боломжтой хүчрэг байх юм бол тэгэл одоо зөвхөн Монгол туурхтан гэлтгүй өөр улс үндэстний иргэншилтэй хүмүүс хүртэл ирээл ингээл Монголд ажиллая л гин шүү дээ тий. За Ганбаатар чи их мундаг залуу байна. Тэгээд л манай нэг төргийн цагийн дууслаа. Тэгвэл хамгийн сүүлдийн өрөнгөө өгөө монголчуудаа шуудхлээрээ энэ камераар харж зээ. Бүхий монголчуудаа бүхий 10 түмэндөө нэрөө харж эхлээрээ. Биднэрт бол ингээд ийм агуу үүх түүх байна. Тий. Одоо агуу үг дэйц байна. Агуу соёл байна тий. Хин ч үгүйсхий аргагүй. Тий. Дарс нөгөө дарвч дардаа гэдэг шиг ийм соёл түүх байна. Тэгээд мэдээж энэ бол бахархах ёстой зүйл. Хитрхи өнгөрөх ёсгүй байх. Тийм бас жоохон даруухан байх ёстой байх. Тийм. Гэхдээ энийг бол бид нэг дарж болохгүй зүйлээ. Тэгээд хаач авсан гэд би Монгол усаа гаралтай шүү гэдгээрээ
бас бахархаад тий ингээд тийм Монгол хүний элэг гэж их сонин ойлголттой байна л да. Одоо барууны ертөнцид бол одоо зүрхээ илүү онцолдог тий Монгол хүн бол илгээ илүү онцолдог. Тэгээ Монгол хүн бол ингээд бурайд байна уу, альмаг байна уу, одоо өмнөд Монгол байна уу, зөв Монгол байна уу, өөр твд одоо 20 30 50 жил болцсон байна уу, болчихсон байна хамаагүйгээр ингээд юм айгу бие биендээ их илэгтэй. Тэгэхээр энэ илгээ битгий алдаарай л гэж хүсэх байна да. За болдгоо штэ минь дөө. За эрхэм хүндэт үзэгчдээ та бүгд нэлт ярилцлага Eyes Global-ийн сувгаар үзлээ. Студид хөтлөгч Батлав Багдаев ажиллав. Бимбагийн Ганбаатар Монгол сулагч өнөөдөр манай зочин баялаа. За дахин уулзраа баярлалаа. Би Монгол гэж бахарч яваарэ.